Өөр Ер нь гэхдээ одоо ингээ энэ дуунууд ингээ бодохоор ингээ мэдээч нөгөө YouTube дээр ч юм уу те янз бүрийн байдлаар ингээ бичгтээ CD медиан дээр бичигдсэн байгаа ч гэсэн дуунуудын бол гол тэр цүн болсон те тэр түүхийн ихэнх залуучууд мэддэг. Энэ дуу хэн зохиосон юм бол гэл те. Тэгээ энийг мэдэх нь бас ямар ач холбогдолтой гэхээр хүмүүс урам зориг аваасаа, дуу зохиогоосоо хийснийг магтаасаа, хувийн цагуудаа тий ингээ гунигтай, баярлахтай, эзэнтэй харьцахтай, аялгуугаараа үгээрээ хийснийг магтсан урам зориг аваасаа Монгол магтаад бүр их сэргэж мандаасаа гэсэн зорилготой байгаа. Баггүй юу? За. Тэгэхээр одоо ингээд аль болох их л дууг хийж авмаар байна. Одоо тэгэхээр баяр хийгээд тэгээд миний урд нь CD-н дээр гарч ирсэн л да. Гэхдээ хүмүүс нэг тийм сайн мэддгүү, мэдсэн чинь нөгөө орчуулгын ч гэж ойлгодог тийм нэг дуу бай. Тэр дууг дуулъя. Тэгээ. Түүхэн сонсохгүй юм чи. Би нэр түүхэн ярьчихсан яваа тэгэхээр түүхийн сонсъё. За би зогсож. Товчхон worship орсон байна үгүй. Энэний түүх за товчхон л бай те. Шудраг мөртлөөрөө товчхон түүх л залуучууд хэрэг болох. Яг би энийг хуваалцах нэг дуртай биш түүх. Гэхдээ залуучуудад их хэрэгтэй түүх болов гэдэг. Яа хүнд ер нь тэгээд одоо бүр илгээрээ хөвтөх үе байдаг. Библийн батрууд жалгаа. Ер нь хүний амьдралд юм ойлгохтол нь бурхан тэгээд бас говьор дагуулах, цөлөөр дагуулах үе байна. Би өөр дээр үед 19-20 насны орчим байхдаа би одоо сүмээс хөөгдөж исэн байхгүй. Тэгээ завхаасан гэх шалтгаан. Тэгээд яг найз охинтойгоо алдсан. Тэгээ салсны төлөө. Тэгээд тэр үед би явж байгаад яг энэ YVM гэдэг байгууллагад би яагаад аюу хайртай юм гэхээр энэ дагалдагч бэлтгэх сургуулал намайг Монголд ерөөсө тоосон. Яагаад гэвэл бусад сүмүүд мэддэг энэ нөгөө тэр мөнхийн харин ч гэдэг юм уу тэрний Нямкон энэ хөөгдсөн гэсэн гээл ингээд мэдээж аюу хэцүү. Тэгээ ганцхан энэ YVM байгууллага л одоо ийм одоо хог шаар митинг хүмүүсийг өөртөө ингэж авч бурхан руу ирэх боломж олгодог гэж би боддог. Одоо ч тэр мөн чанар нь байгаа гэж боддог. Үнэт зүйлс нь. Тэгээ би YVM гэдэг энэ байгууллагт одоо үүрэгтэй залуус гэдэг энэ байгууллагт би TTS хийхээр орохдоо энэ дагалдагч бэлтгэх сургууль энэ DTS гэсэн 3 үсэг нь ямар ч утгатай мэдэхгүй би сурж исэн баг. Тэр үед би орой болгон уйлдаг мэдээж юу сайхан бах уу. Тэгээ бурханд мэдээж гомдлон хүмүүст гомдно зөв нэг гомдол шарахаар дүүрнэл хүн. Эхний нэг сар уйлаа сүулдэ ингээд нүд өвдөд өглөө усгаар ингээд нөгөө нуухандаа ингээд нээж болдгоо ш тагтцсан. Тэр үед би нэг нүдээ угаачаад орой яг бүх зүйл дуусаа оюутнууд залбирах цаг уу би заал нэг нүрээр газар хөвтөд уйлж итэл миний яг толгой нь хин нэгний өвдгөн дээр байгаа би яг мэдсэн байхгүй. Тэгээ миний ус нэг жоох үзрүүд нь эргэцсэн бод. Яг тэр ингээл хуруугаараа эргүүлээл өвдгөн дээр миний толгойг тавиад сууж байгааг би мэдрээд тэгээд яг л мэдээж Есүс надад ирсэн. Тэгээ надад юу гэж хэлсэн бэ вэ? Ямкан бүх юм нэгээр ингэ дуустгүй. Хизээ юу яаж хэлж хэрхэн дуусахыг би мэднэ. Гэт надад дуулал 42 дугаар бүлэг өгсөн байхгүй. Тэрэн дээр чи гим нүглэр дүүрэн чи алдсан чи үнэн. Гэхдээ эзэн чамд дэндүү нэгүүлсэнгээ хандсан учраас чи зөвхөн түүнд л найд. Өөр чамд ямар нэгэн өөр зүйлд найдвал дахиад гогч шүү гэсэн утгатай. Тийм үг өгсөн. Би дуулал 42-оор гарсан дуу. Дээр үед гарсан. Тэгээд TTS төгсөөд YVM дүүлчлээ тэр дуу дуулагдахгүй байж байгаа. Сүүлд би буцах замгүйгээд 2 дахь альбомоо гаргахад орсон дуу байхгүй. Амен. За одоо явж болно. Одоо. Баяр хийгээ талархал өргөх дуугаар таны ариун үндэстэн түс нэрийг магтаж байна сэтгэл минь чи юу цөхрөн вэ яагаад чи түүний хайрыг хязгаарган вэ би тань хайртай маш их хайртай чин сэтгэл минь танд
маш их хайртай. Тиймээс би чамд одоо тунхаглаж байна эзэнд найр. Баяр хийгээд талархал өргөх дуугаар таны ариун үндэсэн төгс нэрийг магтаж байна сэтгэл минь чи юун цөхрөнэ ягаад чи түүний хайрыг хязгаардан вэ би тань хайртай маш их хайртай чи сэтгэлэн танд өгүүлж байна би тань хайртай маш их хайртай. Тиймээс би чамд одоо тунхаглаж байна эзэнд найр.